газар зүүн агуу нээлт хийгчдийн 90 үеийн гол төлөөлөгч Португал болон Испани далайчин Христофор Колумб чухам хизээ төрсөн одоо хүртэл тодорхойгүй байдаг юм. 1451 онд Генуй хотод төржээ гэсэн мэдээ байдаг. Түүний нэрийг Христофор Коломбо, Христофол Колон гэдэг байж магадгүй. Түүнийг Педро Эското гэдэг Исландаас гаралтай хүн байсан гэх судлаачид байдаг. Энэ бүх сургалаас жинхэнэ үннийг олохын тулд ДНК-гийн шинжилгээ хийж байсан удаатай тэрээр Генуяас гаралтай дэлгүүрийн инженерийн хүү байсан гэсэн таамаглав. Залуу хүү Христофор нь Англи, Мадери болон Гвин рүү худалдааны усан онгоцны багтан аялсан юм. Колумб нь 1479 онд Мадрийн ойролцоох арлын эртний захирагч Порто Сантогийн охин Филиппо Пристралд Монисто хурмаа хийжээ. Гэсэн ч Пиалаг нас барсны дараа өнчин охин Беатриз гэрэлсэн бөгөөд хожимд Беатриз болон түүнээс гарсан хоёр хүүдээ өмч хөрөнгөтэй холбоотой маргаан үлдээсэн гэдэг. Тэрээр энтэх рүү явах замыг нээхэр мөрөөдөж уг аялал санхүүгийн дэмжлэг үзүүлэх ивентгч хайж байв. 1492 онд Испани хатан хаан Изабелла түүний энэ санааг дэмжин ивентгийг хүлээн зөвшөөрсөн байна. Хатан хаан Колумбод их адмиралын нэрэмжит цол хэрэгэм хүртээж шинээр нээсэн улсын хэрэгэм зэрэгтэн болгож олзны 10%-ийг өгөхөөр амлав. Ийм хүн 1492 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг Америк твийг нээсэн өдөр болгож зарласан бөгөөд Колумб арал дээр Генууханан арал дээр газардсан. Энэ нь Сан Салвадор гэж нэрлэгдэж, үүнээс гадна Колумб, Куб болон Гаити улсуудыг нээсэн юм. Тэрээр хоёр дахь аялалдаа 1493 оны 9-р сарын 25-ны өдөр хөдөлжээ. Энэ удаад Колумб Доминика, Мария, Галантия, Гваделупо, Антигуа, Пуэрто Рико, Ямайкаг нээлээ. Ориника голын талаас буюу Америк төв рүү урд талаар хөрч болохыг нээж Тринидад арлыг олов. Дараа нь Гаитид очиж өөрийнхөө Диегог арал дээр хатан хааны бүрэн эрх төлөөлөгчөөр томилон үлдээжээ. Тэр бас 1498 онд ногоон арал болон Венесуэл улсыг нээсэн байна. Удалгүй Санто Домингод асуудал үүссэн тухай мэдээ хатан хааны чихэнд хүрч эхэлсэн бөгөөд улмаар 1500 оны 6 дугаар сард Колумб болон түүний хүүг баримтлуулан Испанд авч ирэхээр ордны төлөөлөгчийг илгээжээ. Гэсэн ч Колумб цагаатгагдаж хатан хаан хоёрын ивэлд ирэн орсон байна. Үүний ачаар 1522 онд Колумб Америк төв рүү дөрөв дахь удаагийн аяллаа хийсэн юм. Тэр үед Васко да Гама Африк твийг тойроод энтэх хүрэх замыг нээчихсэн байв. Колумб баруун зүг аялах нь илүү хурдан бас аюулгүй гэдгийг батлахыг хүсэж байлаа. Энэ нь удаа тэрээр Гондурасын эрэг болон Никарагуан зүүн эрэгт хүрч очсон юм. Тэнд тэрээр Баян Чинэлэг хаан тус, тэр нь Маячууд эсвэл Инкийн хаан тус байх магадлалтай болно. Их тэнгис номхон далайгийн тухай сонсон ч тэнд хүрэх замыг олж чадаагүй билээ. Колумб буцаж ирснийхаа дараа хааны ордонд очиж аяллынхаа тухай ярих гэсэн боловч тэнд түүнийг хүлээж аваагүй юм. Христофор аажмаар хааны ивэлд багтахаа болж мартагдаж эхэлсэн бөгөөд сүүлчийн аяллаас ирснийхаа 2 жилийн дараа Валадил чимээг өхөн нас нүгдсэн гэдэг. Тэр хэдийгээр өөрийг нь Америк твд оршуулахыг хүсэж байсан ч түүний шарилыг нас барсан газар нь 3 жил байлгаж байгаад Севилар руу шилжүүлсэн байна. Харин 1537 онд Колумбийн чандартай авсыг Доминик дахь Санто Домингогийн сүм рүү шилжүүлжээ. Христофор Колумбыг хийсэн томоохон нээлтүүд нь түүний нээлтүүд нь хүн төрөлхтний түүхэнд чухал үйл явдал болсон юм. Бүхэл амьдралынхаа турш тэрээр энтэх рүү хүрэх замыг олж нэхийг хүсэж байсан ч Америк твийг нээсэн билээ. Энэхүү аяллаа үр дүнд дараагийн аяллыг зохион байгуулах болсон байна. Колумбийн ачаар Европт эрдэнэ шишт, хүмүс, тамхи, какао зэрэг бүтээгдэхүүн орж иржээ.